Миний өнөөдрийн та бүхэнд хэлэх үг бол татах хүч. Иргэчлөө шударгаас хүнийрэх Монголын халуун дархлааг эрхэмлэгч, цагаан морин жилийн ардсан хувьсгалын үйл хэргийн залгамжлагч, ардсан намын игэл жирийн мянган гишүүдтэй энэхүү иргэчлөөний боломжийн төлөө залуу нас зүрх сэтгэлээ зориулан ирсэн ардчлалын ахмад зүтгэлтнүүдтэй ардсан нам байгуулагдсан түүхт 34 жилийн он мэндийг чин сэтгэлийн угаас ардчлалын арга багаас хүргэж байгааг минь хүлээн авна. Ардчлал бол иргэчлөөний татах хүч юм аа. Ардчлал бол тусгаар тогтнолын бэхжүүлэх, нэгдэх хүч юм аа. Ардчлал бол агамд нь сэтгэл амар нийгмийг бүтээх суур хүч юм аа. Ардчлал бол залуус нь мөрөөдөлтөө эзэн болж чаддаг бүтээх хүч юм аа. Ардчлал бол хүйсээр нь хүмүүсийн ялгарлагдаггүй бүтэн хүч юм. Ардчлал бол эх орон чөлөөний үн цэнийг хамгаалж байдаг амин хүч юм аа. Ардчлал бол хийж бүтээх хүмүүсийг сайшааж чаддаг дэмжих хүч юм. Ардчлал бол Монголын багтлыг нандинан авч үлдэх язгуур хүч юм аа. Ардчлал бол эх орныг минь дэлхийтэй холбох хүлээн зөвшөөрлөгдлийн хүч. Ардчлал бол хуулийн алагчлалгүй шудраг шүүх эрх зүйн төрийн тулах хүч юм аа. Ардчлал бол Монгол хүн Монгол эх орондоо эзэн нь байж чадах тэмүүллийн хүч юм аа. Ардчлал бол өвөг дээдсийн мөрөөдлийн үргэлжлэл, өрнөх маргаашийг тэтгэх эвийн хүч юм аа. Ардчлал бүтэн байж түүний татах хүч амьд байж чаднаа. Ардчлал бүрэн оршсон цагт түүний татах хүч бидний хөгжлийг түлхэх хүч, сэргэх хүч, бас хөгжих хүч болж чаднаа. Сайныг татах хүчний урсгалыг тэтгэгч, мууг сөрөх хүчний галыг нэмэх, өндийн босох хүчний зоригийг хурцлах, эрхчлөөт Монгол хүний урмыг бадраах бүтэн ардчлал бүрэн Монголын ингээр ардчлалын хүч давалгаалах болно. Амьдралын үе түмэн бэрхшээл, үзэл санааны гадуурхал, хулгай нүрэлсэн нийгмийн өмнөөс харц өндөр зогсоод ардчлалын үнэт зүйлсийг хамгаалах, үзэл санааны хөх тугийг өндөрт өргөх, үнэт зүйлс, шудраг ёсны хатуу нэхэлтээ, үйл хэрэг, ёс зүйн өндөрлгөөс ухраагүй мянган шудраг гишүүдтэй ардчилсан нам мэндэлсэн өдрийн ардчилсан үзэл санаа сорилт нухчаатайч ухралтгүй замаар замнаж эхэлсэн өдрийн мэндийг хүргэж байна. Тийм ээ, бидний өвөг дээдэс сэтгэлийг нь хурааваас биенийхээ одохыг сургаж, биеийн бөхөр ганцыг сэтгэлийн бөхөр олныг дагуулах чухамдан татах хүчийг эрхэмлэж дэлхийн энтэй гүрэн улсыг байгуулж явсан. Цувж явсан барсаас цуглаж суусан шаацгай хүчтэйг чухамдан ив нэгдэл ойлголцлын хүч энэ дэлхийн сэтгэлийг хураах алтан нууц болохыг нь бидний өвөг дээдэс сургасан юм блэ. Эрхэмлэн дээдлэх ардчлан эргүүлэн босгох, алдсан алдааг нь давтахгүй байх, ард түмнийхэн нурууг тнийлгэж эрхийг хамгаалахын тулд өвөгдөөс сургаалтай татах хүчийг бид эрхэмлэх ёстой. Татах хүч бол өршөөл, нэгүсэл юм аа. Өнгөрсний муу сүдрээс гарч ирээдүйн гэрэлт замд орох боломж бол өршөөл, уучлал, нэгүсэх ухаан юм аа. Урагшаан замнахын тулд өнгөрсөнд болсон зүйлийг өнгөрсөнд нь орхих учиртай. Татах хүч бол ёс суртахууны эрхэмлэл өндөр, хүн ёсны, хууль ёсны хатуу цагаар эмжигдсэн хуулийн засаглал юм аа. Хууль болсон цагт нийгэмд шударгаас алдагдаж, авилга хэл хахуул дарлагдаж, ард түмэн зөхөрч харин муу хүмүүс цойлон гардаг. Ард түмний амьдралд халгаатай бүхнийг арчиж, харин жирийн иргэдийн хөгжлийн боломжийг бүх талаар хангасан цагт жинхэнэ татах хүч ажиллаж эхэлнэ. Татах хүч бол өөрсдийгөө
таних ухаан юм а. Бид Монгол хүн дэлхийн аль ч орны иргэдээс хараа доогуур эх орондоо зочин хүн шиг суух аваас өөрийн соёл уламжлалаа гэж бахархлаан сарниулж залуу үеийн гадаад руу үу олноор нь урсгах аваас татах хүч сулдаж сарних хүч ноёлноо. Харин залуу хүн дэлхийн ингээр боловсролд хараалж эх орноос Монголоос дэлхийн энтэй өрсөлдөх чадвартай бизнес эрхэлж уудам саруул орныхон гал голомтод амьсгал дүүрэн алхах боломж бол татах хүч юм а. Ийм татах хүчийг бодлогоор зүтгэлээр босгодог юм а. 27 дахь ерөнхий сайд Алтан уягийн тэргүүлсэн засгийн газар бол ардчсан намын татах хүч ард түмэндээ ойрхон татах хүч байсан юм а. Татах хүч бол гавьяатныг дэмжиж, хулгайчдыг гудайлгаж, ял алдар хоёрыг ус тосоор нь ялгах шудраг засаглал юм а. Хэрв ингэж ис чадваас түмэн олон уурсаж, залуус нь дайжиж, ахмадууд нь өрийн хүлээсэндээ боолчлогдгоо. Харин үүнийг өөрчилж чадваас дарга анган дамжилсан, данхар түр авилагчтан хаацаалсан Азийн тор шиг тогтолцоо бол бидний татах хүчийг дарангүй хүч болгож байна. Төрийг хяналттай, бодлогыг нь ил тод, шүүмжлэл хилцүүлгийг бүтээлчээр өрнүүлэх аваас чухам төрийг цомхон, туршлагатай, ёс зүйтэй хөмөр удирдуулаас түмний итгэлийг хүлээсэн татах хүч хоримтлагдана. Татах хүч бол хүний заяамал эрхийг хуулиар хамгаалж, эрүүдэн шүүдэггүй, өрсөлдөгчөн хуурамч хэрэг дохон шоронгоор айлгадаггүй. Үг хэлэх, үзэл бодлон илэрхийлэх эрхийг нь уужим хангадаг ардчлалын зарчим юм а. Нийгмийн сүлжээндээ хов эргүүлдэж, нийтээрээ дуйлан шууганаар амьсгалж, сошиалор хүмүүсийг дүүжилж, мөнгө далайлган баатар төрүүлдэг үзэл санаа нь залаастай үйлдэл нь шунлаар хуйгалсан бурхан дүртэй хуулснуудын эрх мэдэлтэйг нь зууралсан энэ төрийг худалдаж авсан нүглийн хүүдий хонглын хавцал бол Монгол төрийн татах хүч биш юм а. Татах хүч бол далайлгах хүч биш. Татах хүч бол дарамтлах хүч биш. Татах хүч бол даваргчдын хулгайн оромж бас биш ээ. Татах хүч бол дээрэмчдийн орогнох төрч бүр биш ээ. Татах хүч бол эмнэлэг сургуулийн хүрэлцээ муу өнөөгийн ядруу зураглал биш юм а. Татах хүч бол даргын найзууд лицензээр баяжиж даруухан ард нь харийн оронд хүчээр хөдөлмөрт залхилагддаг мөрөөдөл биш ээ. Татах хүч бол үе түмэн гэмт хэрэгүүд намын халхавчаар найзын захиасаар сарниж жирийн ардад хуулийн буулгах хатуу жинхэнэ авиаснууд годомжинд доромжлогддог байдал яавч биш юм а. Үзэл санаа мохож, уруулт шаруулт газар авч үнэн юм үгүй болсон мэт үүлэн дээр суудаг дарга нарт Монгол улс амархан юм шиг санагдаж байж магадгүй. Шудраг ёс бүхэж, шуналтнууд хуулийг бичигдэж, залуу үед золбоогүй, завхаарл нь бахархал болсон юм шиг бодогдож байж магадгүй. Ухаан мэдлэг үнгүйдэж, улс төрчид саагж, уурхаан баялаг цөөхөн хүнд улсын ирээдүй дингийн гэрэл шиг сүйтэлцэж байж болно. Одоо хангалттай гэж хэлье. Хүмүүнлэг иргэний ардсан нийгэм маань харгас дарга ангийн хүчирхийлэл болохыг харсаар суул эмгэнэл юм. Мэдсээр байж, харсаар байж, дуулсаар байж, үдсээр байж эх орныхон татах хүчийг тараах хүч болгож байгаа энэ бүхнийг хүлээн зөвшөөрч чадах тэнэглэл бүгдээрээ хангалттай гэж хэлье. Хангалттай. Өөрт нь аяттай зусарч хандсан, өнгө мөнгө сарвайсан, Монголын төрд муу жишгийг гааруулсан, Монголын мөрөөдөлд хутаг шаагчдаас эх орноо аврах цаг болсон. Монголын татах хүчний эсрэг тарамдуулах хүчийг цутгаж байгаа бүхэнтэй тэмцэх цаг болсон. Нэг хүний үгээр татах хүчний тэнхлэг эргэхгүй. Харин нийт монголчуудын шудраг үнний талд зогсож байгаа хүч буураач хатан мөхөөгүй тэрл хүмүүсийн сэтгэлийн тэнхээ ухааны үрээр сонголтын агшнаар татах хүч тэнхлэгэн эргэх болно. Татах хүч амилж үйлчлэнэ. Татах хүч боломж авчирна ард түмэнд. Татах хүч бодлого авчирна хөгжил дэвшилт. Та бид татах хүчний тал зогсох уу? Та бид тарамдуу сарнлын
талд үлдэхүү, эвэн хичээж, бодлогоон зангидж, эрх чөлөөг эрхэмлэж, эх орноо улсын дайтай улс болгоё. Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрий. Энэ үгний үзүүр нь хатаагүй байгаа. Энэ сонголт эрч хүч, итгэл найдвар танаас л хамаарна. Энэ боломж, шийдэл, энэ итгэл танаас л хамаарна. Бүрэн Монголын иргэдээ бүтэн ардчлалын хамгаалагчдаа эх оронд маань өдөр бүр нар манддаг шиг, энэ дэлхийг өглөө бүр гэрэл элчээрэн гийгүүлдэг шиг татах хүчний эрчийг нэмье. Татах хүчний тэнхлэгийг түрье. Татах хүчний үслийг түгээе. Татах хүчний уухайг орон даяар суурайтуулъя. Физикийн хуулинд илүү нягттай татдаг, хүний нийгмийн хуулинд илүү эвтэн ялдаг, бүрэн Монгол бүтэн ардчлалд татах хүчний цаг эхэллээ. Баярлалаа та бүхэнд.